Ихтэй сургуулийн боловсролын манай Монголын дээд боловсролын систем нэг л бүрхэг харагдаж шүү. Энэ 70-80 онд бол үлдцэл байх шиг байгаа юм бид нар. Энийг нэг дөрвтойхон системийг шинчилж өөрчилж олон улсын жишг рүү, дэлхийн жишг рүү ойртохгүй бол энийгээ дагаад Монгол улс хөгжилж гэсэн яг л хойшоогоо л юм. Өнөөдөр энэ танилцуулга хангалтгүй. Маш муу. Би айгүй өндөр хүлээлттэй байсан. Тэгээд энэ гадны ихтэй сургуулийн салбарыг оруулж ирэх тал дээр бид бүхэн бас эрэл хийх ёстой байна. Монголд анхны энэ ерөнхий боловсролын Финляндийн франчайз сургууль ороод ирлээ шүү дээ. Тэр 12 жил сураад төгссөн сурагч үнэхээр одоо маш сайн боловсруучсан болж бэлтгэгдэнэ. Тэгэхээр энэний ихтэй сургуулиудыг одоо оруулж ирэх тал дээр бас дөрвтойгоо хөдлөх бодлого гаргах хэрэгтэй. Тэгээд боловсролын зээлийн сангааны алдарт яригдаад байгаа ил тод нээлттэй болгоод залуучуудаа Монголд энэ гадаад боловсролыг эзэмшил та. Инженерүүдээ, эмчнэрээ, багш нараа бэлдээл та. Энд дэр үнэхээр одоо дөрвтойгоо шинжил хийгээд цаашдаа явахгүй бол нэг өдөр хоногийг арга цаасан, нэгэндээ тогсон, ацгалсан энэ байдлаар бол ингээд өдрөөс өдөрт бид бүхэн дэлхийн ертөнцөөс хойшоогоо нэг алхмаар ухрахаар байна.